Сайн уу манайхаа ням гарагийн мэд. Байцаарай. Ням гараг гэснээс нэр ням гэж юу вэ? Бас гариг гэж юу вэ? Гаригийг бол бид мэднэ. Сансрын уудам орон зайд хөвөх масс бүхий материуд буюу тоос манцрууд таталцлын нөлөөгөөр цугларч нийлээд бөөрийнхий хэлбэртэй бүхэл болдог. Хэрвээ масс нь хангалттай их байвал цөмийн нийтлийн оруулыг явуулж од болон гэрэлтэнэ. Харин масс нь хүрэхгүй бол одод тойрон эргэх гариг болдог. Гариг гэснээс үнэндээ гаригч биш, гараг гэж бичих ёстой болсныг та мэдсэн үү? Гариг гэдэг нь нохойн баас гэсэн утгатай юм байх. Гэхдээ бид хийх санснараа үргэлжлүүлье. Гариг 7 хоногтой ямар холбоотой юм бэ? Энэ асуултанд хариулахаас өмнө 7 хоног яаж үүссэн бэ гэдгийг харцгаая. Эртний соёл иргэншлүүдийн амьдралаа залгуулдаг гол хүчин зүйл нь тариалан байлаа. Тэгэд тариалангийн ажлаа зохицуулах, ургац хураах, цагаа тооцох, улирлийн чанартай хур тунцуудыг тодорхойлох гэх мэт ажлуудад цагалбар буюу Хуанли календар зайлшгүй шаардлагатай байв. Одоо бидний ашиглаж буй дэлхийн нийтийн түгээмэл цагалбар бол аргын тооллын буюу нар суурьтай цагалбар юм. Харин зарим орнууд уламжлалт баярын өдрүүдэд тодорхойлоход бэлгийн тооллын буюу сар суурьтай цагалбарыг хэрэглэдэг. Аливаа цагалбарыг гаргахад нар, сар ба дэлхийн хөдөлгөөнийг чухалчилж үздэг. Эрт дээр үед хүмүүс дэлхийг хөдөлдөг гэдгийг мэддэггүй байв. Нар дэлхийг тойрдог гэж үздэг байсан бөгөөд нар дэлхийг нэг тойрох хугацааг өдөр гэж нэрлээд сар дэлхийг нэг тойрох хугацааг сар гэж нэрлсэн байна. Гэхдээ нэг өдөр болон нэг сарын ялгаа нь зарим нөхцөлд хэтэрхий холдоод байлаа. Өдөр багадаад сар харин ихтэйд байсан учраас дундад нэг хэмжээс хэрэгтэй байв. Энэ хэмжээсийг олоход харин сарны байдал хэрэг болж. Учир нь сарны царай нэг сарын хугацаанд 4 өөр дүр үзүүлдэг. Шинэ сар мэдлээд 7 хоног дуусахад сарны тэн хагас нь үзэгдэж 2 дахь 7 хоног дуусахад бүтнээрээ гэрэлтэн тэргэл сар үзэгдэг. Харин 3 дахь 7 хоног дуусахад буцаад нөгөө хагас нь үзэгдэж 4 дахь 7 хоног дуусахад сар алга болдог. Ийхүү бид өдрөөс арай урт, харин сараас арай богино хэмжээний хугацааг цаглбартаа ашиглах боломжтой болов. Тэгвэл 7 хоногтой гаригууд ямар холбоотой юм бэ? Эрт үед гаригуудыг дурандах телескоп гэдэг зүйл байгаагүй. Нүцгэн нүдэрээ харвал бидэнтэй ойрхон гаригууд нарны гэрлийг ойлгосноосоо болоод яг л од мэд гэрэлдэж харагдана. Гэхдээ гаригууд нэг газараа хөдөлгөөнгүй зогсохгүй. Дэлхийн нарыг 365 өдөрт нэг бүтэн тойрдог шиг бусад гаригууд ч гэсэн тодорхой хэмжээний хурдаар тойрон хөдлөж байгаа. Энэ хөдөлгөөнийг Тэнгэрийн байрлалыг төвчээртэй ажиглавал анзаарч болно. Алс холын одод биднээс маш зайтай тул хөдөлгөөн нь бараг мэдрэгдэхгүй. Зогсон харагдана гэсэн үг. Тийм болохоор зогсон харагдах бусад оддын хажууд нарны гэрлийг ойлгосноороо од мэд гэрэлдэх гаригууд маань ёстой нэг тэнэж өгнө. Тийм болохоор гаригуудыг тухайн үед гариг гэдгийг нь мэдэхгүй болохоро тэнүүлж од гэд нэрлэж гэж эртний грекүүд. Гариг гэдэг үгийн язгуур нь эртний грекээр planetes буюу тэнүүлж гэсэн утгатай юм. Тэгэд тэнүүлж оддыг тоолбол 5 ширхэг байлаа. Дэлхийг тооцохгүйгээр нартай хамгийн ойрхон 5 гариг. Бусдад нь хэтэрхий холтвол харагдахгүй байж. Оддын дунд хин ингэж тэнэн хэсвчилж чаддаг байна. Бурхтал байх учиртай. Гэд хамгийн хүчирхэг 5 бурхнаараа нэрлээд өрхөв. Марс, Меркури, Жупитер, Венус, Сатурн. Тэгэд энэ 5 дээр нар сар 2-ыг нэмбэл 7 ширхэг тэнгэрийн эрхстэй болох ба энэ 7-гийн нэрээр 7 хоногоо нэрлэж гэж. Гэхдээ 7 хоногийн гаригуудын нэршлэл нь мэдээж соёл иргэншил бүрт өөр. Грек, Ромын номгууд өөрсдийн нэршлээ. Англи, Герман, Скандинавын номгууд өөрсдийн нэршлээ олсон байхад манай Монгол дахь 7 хоногийн нэршлүүд нь төвдөөс. Харин гаригийн нэршлүүд нь эртний санскрит хэлнээс гаралтай юм. 7 хоног үүссэн түүх ийм байж. Тэгвэл хоногт яагаад 24 цаг байдığım бэ? 1 цаг яагаад 60 минут? 1 минут яагаад 60 секунд байдığım бэ? Жишээ нь яагаад 100 байж болоогүй юм бэ? Хариулт нь тун энгийн. Бид ингэж хуваахыг хүссэн болохоор тийш. Тийм ээ. 7 хоногийг бид хүслээрээ гаргаж ирсэн шиг бусад хэмжээсүүдийг ч гэсэн хэрэгцээндээ тохируулаад гаргаж ирсэн юм. Үнэн дээр бол та заавал метр 60 байх албагүй. Ус заавал 100 градус буцлах шаардлагагүй. Хүсвэл та өөрийгөө 2 метр гэж хэмжиж болно. Гэхдээ тийм тохиолдолд жинхэнэ 2 метр хүн өөрийгөө 2 метр 50 гэх шаардлагатай. Ер нь нийтээр хөвшөө заншчихсан болохоор л бид эдгээр стандартуудыг мөрдөж байгаа юм. Тийм болохоор хин анхны стандартыг тавьсан бэ гэдэг нь чухал. Ахаад л анхны соёл иргэншлүүд. Нэг өдрийг илүү жижигхэн хэсгүүдэд хувааснаар ажлын төлөвлөгөөгөө илүү нэрвчлэн гаргахад тус болж байлаа.
Гэхдээ заавал яагаад 12 сар, 12 цаг гэж? Заавал яагаад 60 минут, 60 секунд гэж? Учир нь хамгийн эртний иргэншлүүд болох Вавилонууд болон Шумеруудын математик нь 60-ын системд суурилсан байв. Тэд хурууга биш, хуруунуудынхаа үеийг тоолдог байж, нэг гарынхаа эрхийг хуруугаар бусад хуруунуудынхаа үеийг тоолоход 12 болно. Тэгээд нөгөө гарынхаа хуруу болгоныг 12 гэж үзвэл 60 болно. 12 бол 6 ялгаатай тоонд хуваагддаг маш хэрэглүүштэй тоо юм. 60 ч гэсэн адилхан. Тийм болохоор эртний математикчид 10 100-гийн оронд 12 60-ыг илүүд үзсэн байна. Вавилонууд болон Шумеруудын соёлыг эртний Египтүүд бас өвлсөн харагддаг. Хамгийн анхны цагийг Египтүүд бүтээсэн. Нар ба сүүдэрээр ажилладаг энэ цаг нь өдрийн ажлуудыг хуваарлахад ашиглагдаж байв. Шөнийн цагаа зохицуулахын тулд харин оддын хөдөлгөөнийг ашиглаж 12 ширхэг одны ордыг ашигладаг байв. Дэлхийн нарыг нэг тойрох үед сар бас дэлхийг 12 удаа тойрсон байдаг гэхээр 12-ын тоо тэдний хувьд ерөн л утга учирыг бэлэгддэг байсан байх. Дараа нь эртний грекүүд ч бас ижил системийг өвлөн авсан байдаг. Тойргийн градусыг 6 ширхэг 6-аас бүрдэх 360 градус хэмээн хүлээн зөвшөөрөө зогсохгүй, градус болгоноо 60 минут, минут болгоноо 60 секундэд хуваасан байдаг. Өнөөдөр бидний цаг болон өнцгийн хэмжлэлд өргөн хэрэгэлдэг энэ сонин системийн үүсэл нь ийм байж. Гэхдээ эртний соёл иргэншлүүдийн мөнхлөөс аж үйлдвэрийн хувьсгал хүртэл буюу механик цагууд олноор үйлдвэрлэгдэх хүртэл энгийн ард минут секундын талаар ямар ч ойлголтгүй байсан гэдэг. Эртний иргэншлүүд анхны цагалбарын суурийг тавьснаас хойш бид маш олон төрлийн цаг тооллыг хэрэглэж ирсэн. Эхлээд бэлгийн тоолол, дараа нь аргын тоолол, тэгээд ромын тоолол, юулийн тоолол, одоо бидний хэрэглэж байгаа нь нийтийн тоолол буюу Григорийн тоолол юм. 1582 оноос хойш хэрэглэгдэж байгаа энэ тооллыг ч гэсэн шинжлэх цаг нь ирсэн гэж бодож байна. Бүхэл бүтэн хүн төрөлхтний түүхийг ганц шашны төлөөлөгчийн төрсөн өдрөөс эхлүүлэх нь шударга бос болов уу? Түүнээс өмнөх бүхий л түүх, агуу ололт амжилтуудыг үл хүндэтгсэн явдал юм. Дэлхийн бүх түүхийг, бүх соёлоодыг хамарсан байдлаар цаг тоолол эхлүүлэх гэвэл магадгүй түүхэн дэх хамгийн эртний соёл иргэншлийн уул мөр олсон мөчөөс эхлэн тоолох хэрэгтэй байх. Өөрсдийгөө зэрлэг байгалаас ангижруулан соёл иргэншлүүдийг бүтээн босгож эхэлсэн хамгийн анхны тэр байрлал руу 12,000 жилийн өмнөх рүү. Та юу гэж бодож байна? Бид цагалбараа шинжлэх цаг ирсэн үү? Ирсэн бол цаг тооллоо хизээнээс эхлүүлэх хэрэгтэй болоо. Сэтгэгдэл хэсэгт бодлоо хуваалцаарай.